Бяцхан нэгсийг хэрэглэгч нараа энэ удаагийн имчилгээр дараа тайлангаар шилжүүлэх гэсэн гүлгийн төрлөлтөд танилцуулна. Уг гүлгийн төрлийг бид дараа тайлангийн тооцоо этгээдийн банкны карт руу шилжүүлсэн хөрөнгөний тусгатаа ашиглан банкас дэд системийн банк хэсэгт байрлах хэлтсийн зарлага гэж ороод шинээр үүсэхдээ гүлгийн төрлөө дараа тайлангаар шилжүүлэх гэж сонгоно. Үүний дараа өгнөөгөө заах шаардлагатай. Байгууллага заагаад зарлага хийгдэх байгууллагын дансыг заана. Доорх хүснэгтийн хэсгийн тооцоотой эдгэх талбар дараа тайлангаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан байгууллагын ажилтнаас сонгоно. Дебет данс гэх талбарт нь 12.49 буюу ажиглагчдын бусад тооцоогоор хавлах дансыг зааж мөнгө үүргийн хөдөлгөөний зүйл хэсэгт дараа тайлангаар олгох гэсэн мөнгө үүргийн хөдөлгөөний зүйлийг сонгож өгцгөө. Уг мөнгө үүргийн хөдөлгөөний зүйл маань мөнгөн гүлгийн бусад мөнгөн зарлага гэх талбарт татагдана. Дүн хэсэгт олгох дүнг оруулна. Үүний дараа баримтаа баталгаажуулаад дансны хвшилтэд харцгаая. Тэгэхээр 8 сарын 1-нд болор гэх ажилтнанд тооцоогоор хавлага үүссэн бичлэлт харагдаж байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.